Who helped Liz? I built this whole empire by myself. Nobody's coming to save you. That's what I used to always say. You had bulimia, anorexia, severe depression. Yeah. Now I had to deal with 19 years of abuse. When did it all change? When I was 4 months pregnant, I got cheated on. Loyalty is more important than love. I'm gonna stop being a victim. Бүгдээрээ хэдхэн өдрийн дотор 4 сая үзэлтийг авсан энэ Wizardly-ийн бичлэгийн талаар ярилцах болно. Тэгээ бас энэ бичлэгээр дамжуулаад та улам илүү Wizardly-ийн талаар ойлголттой болно гэж бодож байна. Тэгээд энэ бичлэг миний бодлоор байгаа зүйтэй зөндөө олон траума туулсан янз бүрийн зүйлийг бага насндаа туулсан хүмүүст өөрийгөө эмчлэх нь ямар чухал юм бэ? Хүн өөрийнхөө энэ траума дээр ажиллаад өөрийгөө эмчилснээрээ яаж өөрийнхөө амьдралыг өөрчилж болдог вэ гэдэг талаар яг ерөнхийдөө хуваалцсан юм шиг санагдсан. Тэг хүн болгоны хувьд энэ подкастнаас өөр зүйлийг олж харах байх. Миний хувьд энэ бичлэгнээс олж харсан зүйл мөн та нарт маш их хүрэхийг хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр хүн өөрийнхөө энэ траумаг ойлгоод траума дээрээ ажиллаад удам судар гэр бүлийн чинь дагаж явсан энэ хэв маягийг эвдлэх нь ямар чухал юм бэ гэдгийг одоо та нарт бүр ингээд үнэхээр мэдрүүлээд хүрэхийг хүсэж байна. Подкастн дээр зөндөө олон зүйлийг ярьдаг боловч би та нарт чухал зүйлийг түүгээд та нарт хэлье гэж бодлоо. Тэгээ юуны түрүүнд бүр үнэхээр гоё подкаст байсан, бүр үнэхээр гайхалтай. Тэгээд энэ одоо подкастыг хөтөлж байгаа залуу Wizardly-ээс юу гэж асуусан бэ гэхээр одоогийн байдлаар одоо чиний сэтгэл зүй чинь мэдрэмж чинь ямар байна гэсэн чинь Wizardly-ийн хувьд гэх юм бол яг ингээд юм баг ингээд мэдээгүй болцсон тийм мэдрэмж төрж ирсэн яг гэвэл амьдралынхаа туршид маш их траума I think so many things have happened in my life where I just had to survive and not really live. So like now again I have a situation өөрийг нь хамгийн одоо аз жаргалтай болгож байгаа сүүлийн зүйл нь юу вэ гэсэн чинь хүүхдтэйгээ одоо уцаар ярих тэр мэдрэмж айгүй гоё байсан гинэ. Ягаад гэвэл нөгөө хуучин нөхрөөсөө болоод хүүхдтэйгээ уцаарч ярьж чадахгүйсэн. Хүүхд нь болохоор Америкт, өөрөө болохоор энд байгаа юм бэлээ. Тэгээд ашгүй нэг хэлэлцээнд хүрээд 2 сар хүүхдтэйгээ ярихгүй байж байгаад хүүхдтэйгээ видео колоор ингээ хүүхдтэй харж болох болсон. Тэгээ саяхан ингээд хүүхдтэйгээ видео кол хийсэн чинь тэр нь өөрийг нь үнэхээр аз жаргалтай болгож исэн гэсэн. Мэдээж Wizardly бүр ингээд маш хэцүү байгаа нь шууд ингээд нүднээс нь хоолойноос нь харагдчихсэн. Тэгээ өөрөө үнийг юу гэж илэрхийлсэн бэ гэхээр би ингээд зорим хүмүүсээс ийм бараг жөтгөр шиг ийм зан авир гардгийг яагаад чи юм гээд ерөөсөө ойлгохгүй байна. Би их хүн тэгэхэд миний хүүхдийг ингээд надаас авч яваад хүүхдийг минь надад харуулахгүй хүүхдий ийм нялх байхад нь өөрөөс нь авна гэж зүтгээд байгаа. Энэ хуучин нөхрөө ерөөсөө ойлгохгүй байна гээд энэ талаар ярьжсэн баггүй юу. Тэгэд одоо үүн дээр суурлаад би та нарт хүн өөрийнхөө энэ траума дээр ажиллахгүй байх нь ямар эрсдэлтэй вэ гэдэг талаар хуваалцъя. Одоо жишээлбэл өөрийнх нь одоо хуучин нөхрийн хувьд яагаад ийм үйлдэлийг хийж байгаа вэ гэхээр одоо энэ хуучин нөхрийнх нь хувьд өөрөө трауматай хүн байгаа хгүй юу? Өөрөө өөрийгөө ерөөсөө эдгэж чадаагүй. Нөхөр нь яаж өссөн бэ гэхээр аав ээж хоёр нь нөгөө багаас нь салцсан ерөөсөө ээжийн хайрыг хүртэж үзээгүй. Тэгээд тэр хүний өөрийнх нь энерги өөрийнх нь одоо тэр мэдрэмж нь юу байгаа вэ гэхээр угаасаа хүүхдүүд болгон л ийм байдаг штэ. Аав ээж нь ерөөсөө нэг тоодгүй хаяал нэг хардаг. Тэгэл өөр хүмүүстэй уулзаад явцдаг. Тийм болохоор тэр хүний хувьд одоо бүтэн гэр бүл гэж ямар байх ёстой юм бэ? Эсвэл хэн нэгэнд үнэнч байна? Relationship дээр үнэнч байна гэдэг ямар юм бэ гэдэг тэр мэдрэмж ерөөсөө байхгүй. Тийм мэдрэмж ямар гэдгийг ч ерөөсөө ойлгохгүй мэддэггүй болохоор өөрийнхөө траума дээр суурлаад одоо өөрийнхөө амьдралыг үргэлжлүүлж байгаа хгүй юу. Тийм болохоор одоо хүүхдээ ерөөсөө Wizardly-тэй
уулзуулахыг хүсэхгүй зөвхөн өөрөө авахыг хүсдэг эсвэл хүүхдээрээ далимдуулаад тэ өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хийж хүнийг манипуляц хийхийг хүсдэг ч юм уу ийм үйлдэлийг гаргаж байгаа. Тэгтээ Wizard-ийн хувьд үүнийг ойлгож байгаа. Гэхдээ би ойлгож байгаа ч гэсэн би тэр хүнийг уучлах албагүй гэж хэлсэн. Энэ нь үнэхээр зөв хэлсэн. Бид нартэй заавал хин нэгний trauma ойлгоод ингэсэн болохоор тийм, тэгсэн болохоор тийм гэл эмгтэй хүн чинь зөөлөн сэтгэлтэй болохоор ингээ уучлаал тэ өөрөө өөрийгөө хохирох гээд байдаг штеп. Гэхдээ энэ үүгээр дамжуулаад Wizard юу хэлж байгаа вэ гэхээр гэхдээ бид нар хэдий ойлгож байгаа ч гэсэн тэр хүнийг уучлах уучлаа тэ амьдралдаа үлдээх албагүй. Гэхдээ бид нар тэр хүнийг бас нөгөө тодорхой хэмжээгээр ойлгох хэрэгтэй. Энэ нь ядаж тэ биднэрт хэрэгтэй гэж байгаа хгүй. Бид нар тэ зөв зүгээр хүнийг буруу шагаал ингээл тэгэл байхын оронд ядаж тэ тийм болохоор ийм юмаа гэж өөртөө хэлж байгаа нь ядаж бидний сэтгэлд хэрэгтэй. Харин эсэргээрээ Wizard-ийн хувьд ямар байсан бэ гэхээр хэдий өөрийнх нь аав нь гэр бүлийг нь зодод зохиод хүчирхийлэлд байсан боловч 16 жилийн турш аав ээж нь ингээ хамт байсан байгаа хгүй юу. Түүнийг харангуудаа өөрөө ирэхгүй за хүмүүстэй амьдралд нь ямар нэгэн зүйл тохиолдож байсан ч гэсэн ийм хамттай байх ёстой мэн гэсэн баг зэрэг бодолтой гэх юм уу. Гэхдээ мэдээж энэ нь тийм учраас ийм учраас би үнэнч байх ёстой учраас гээд эрүүл бусдыг хүчирхийлэлтэй тийм харилцаанд эмэгтэй хүн хизээж үлдэж болохгүй. Яагаад гэвэл дараагийн нэг биднэрт энэ бичлэгээс ойлгох ёстой зүйл юу вэ гэхээр яагаад гэвэл Wizard-ийн ээж нь энэ алдааг гаргасан байгаа хгүй юу. Тэгээ анх болохоор аавтай нь баг ингээ хүчээр гэрлүүлсэн гэсэн. Тэгээд түүний дараа гэр бүлийн ингээд маш их хүчирхийлдэг. Гэхдээ ээж нь ингээ 3 хүүхэдтэй болоод 3 билүү 4 билүү сандгүй. Тэгээ relationship-тэй ийм удаан үлдсэн. Тэгээд нөгөө хөтлөгч залуу нь асууж байгаа хгүй юу. Чи яагаад өөрийнхөө ээжийг ийм амьдралыг чинь хэцүү болгож байгаа хүнтэй тэгээд хамтдаа үлдээд гэр бүлээ авч явсан гэж бодож ингээд хэлсэн чи Wizard-ийн ээж юу гэж хэлсэн бэ гэхээр хүн ихэнх үед юу гэж боддог вэ гэхээр нийгэмдэр ингээд харж байгаа зүйлээрээ дамжуулаад юу харж өссөн өөрийнхөө итгэл үнэмшил тэр бүх зүйл дээрээ суурлаад өөрийнхөө амьдралыг ингээд шийдчихдэг гэж байгаа байхгүй юу. Одоо бидний амьдралтай мэдээж бидний ингээд хүнтэй хүчээр ингээд суулгахгүй штэ. Гэхдээ хүмүүс одоо хүртэл яадаг вэ гэхээр тэхгүй л болохгүй. Одоо ингээд сайн хүн гараад ирсэн юм чи суухгүй л болохгүй. Би хүнтэй суух настан дээр ботсон юм чинь ингэхгүй л болохгүй. Угаасаа л эмэгтэй хүн чинь гэртээ хүүхдээ хараа тэгэх ёстой шүү, ингэх ёстой шүү гэд бид нар одоо нийгэмдэр харж байгаа зүйл дээрээ суурлаад өөрийн ирэхгүй дагаа тийм үйлдэл хийчдэг гэж байгаа хгүй юу. Гэхдээ бид нар би хийм бэ? Би энэ хорвоо ертөнц дээр юу их гэж ирсэн? Миний хүсэл мөрөөдөл юу юм бэ гэд өөрийгөө сонсох нь ямар чухал вэ? Энэ гэр бүлийнхээ trauma, хэв маяг, нийгмийн хэв маягийг одоо хүртэл өөрийнхөө ингээд амьдралд үргэлжлүүлээд явахгүй байх нь ямар чухал юм бэ? Ингэж үргэлжлүүлж явснараа зөвхөн өөрийгөө биш удам судар өөрийнхөө үр хүүхдүүдийг яаж ингэж зовоох үр дагавартай вэ, хорт үр дагавартай вэ гэдгийг энэ бичлэгнээс бас ойлгож болно. Wizard-ийн аавынх нь хувьд ч гэсэн өөрөө траумагаа ерөөсөө эмчилж чадаагүй маш их тийм трауматай хүн байсан гэж байгаа хгүй юу. Байнга нөгөө хүүхдүүдээ зоддог байсан. Тэгээ тэр үед хаяада ээж нь ингээд гэр бүлээ хамгаалах гэж хичээх үед тэр хүн юу гэж хэлдэг байсан бэ гэхээр би ч гэсэн байнга зодуулдаг байсан шүү дээ. Миний хүүхэд нас ч гэсэн ийм байсан шүү дээ. Тэгээд аавынх нь хувьд зөвхөн хүчирхийлэгч байгаа зогсоогүй айгүй тийм бие төвтэй хүн байсан. Narcissist, sociopath гэж зөндөө олноор ярьдаг штеп. Би яг монголоор юу гэж орчуулахаа мэдэхгүй байна. Гэхдээ намайг л хүндлэх ёстой, тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн тийм зан төлөвтэй байдаг. Тэг гэр бүлээ тижээдгүйгээс гадна дандаа чи намайг хүндлэх ёстой. Нэг доош нь дарж иж өөрийгөө хүндлүүлж иж тийм өөртөө бахархаал гоё мэдрэмжийг авдаг байсан. Тиймэрхүү зан авиртай байсан. Үүн дээр суурлаа дараагийн бидний чухал ойлгох ёстой зүйл юу вэ гэхээр
хүн өөртөө итгэлгүй байнга бусдад таалагдах гэж хичээгээд ч юм уу те байнга ингээд маск зүүж явах нь ямар аюултай вэ гэдгийг одоо энэ дээр харуулж байгаа. Одоо энэ эрэгтэй хүний хувьд ингээд гаднаас нь харахад өөрийнх нь одоо те ойр тойронд байгаа хүмүүс ийм муухай хүчирхийлэгч хүнийг бүгдээрээ сайн залуу гэж хардаг байсан гинэ. Өстой айгүй сайн залуу гадна хүмүүсийн хувьд гэх юм хүмүүсийг харахад тэр хүн маш тийм нөгөө шашин шүтлэгтэй тийм хүн байдаг байсан. Тэгээ дээрэс нь аав нь ч гэсэн өөрөө тэгэж амар бусдад таалагдах гэж хичээдэг тийм хүн байсан. Үүнийг сонсоод миний ингээд олж харсан зүйл юу вэ гэхээр хүн өөртөө итгэлгүй байгаа те хүчээр бусдад харагдахыг хүсээд хүчээр бусдад хүндлэгдхийг хүсэж байгаа энэ зан авир нь одоо юуг харуулж байна вэ гэхээр энэ хүн дотроо өөрийгөө ерөөсөө үнэлдэггүй, өөрийгөө ерөөсөө үн цэнэгүй гэж боддог. Тийм болохоор хүчээр тэ ингээд нөгөө маск зүүжээж л би бусдад таалагдана, бусдын хайрыг авч чадна, бусдын хүндлэлийг авч чадна гэж боддог. Гэхдээ энэ нь одоо маш их одоо аюултай зүйл гэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл хүн дотроо ингээд нөгөө өөрийгөө хүлээж авч чадахгүй болохоор ийм нөгөө сонь үйлдэл хийдэг. Жишээлбэл өөрийнх нь X-ийн хувьд ч гэсэн яг тэгсэн гэж байгаа байхгүй юу? Өөрийнх нь X-ийн хувьд гэх юм бол үнэхээр өөртөө итгэлгүй байсан болохоор магадгүй визерлизийн өмнө те маск зүгээд шууд одоо хин нэгэн болж хувирсан гэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл өмнө нь визерлизийн бичлэгийг үздэг байсан. Тийм болохоор тэрхэн үедээ яг визерлизийн гинт мөрөөдлийн залуу болсон. Яагаад гэвэл визерлиз эрэгтэй хүн тийм байх хэвээр, ийм байх хэвээр гэдээ бүх зүйлээ хэлсэн. Тэгсэн чинь тэр хүн хизээч өөрийнхөө байж чадахгүй. Би чам тэр зүйлийг авч өгье, би ингэж өгье, би тэгэж өгье гэл бүр өөрөөс нь салдаггүй яг ингээд нөгөө мөрөөдлийн залуу байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд визерлизтэй ингээд хамт хэсгийн хугацаанд байсан чинь гівгинт ингээд өөрийнхөө маскыг аваад эхэлсэн. Дараагийн маш том сэдэв юу вэ гэхээр бүгдээрээ хүүхэд насны трауманы талаар ярилцах болно. Хүүхэд наснда авсан бидний траума, бидний даалт ухамсар бидний амьдралд бүр ингээд маш том нөлөө үзүүлдэг байхгүй юу? Магадгүй таны одоо амьдралдаа ингээд нөгөө struggle хийж байгаа буюу одоо тань тохиолдож байгаа хэцүү зүйл те таны татаж чадахгүй байгаа зүйл танд байгаа асуудал болгон чинь ерөнхийдөө бол хүүхэд насны чинь трауматай айгүй холбоотой байдаг. Тэгээд энэ талаар бас Wizardly хуваалцдаг байхгүй юу? Хөтлөгч залуу маань Wizardly-с юу гэж асуусан бэ гэхээр чи хүүхэд насаа надад зөвлөж хүүхэд насны чинь дурсамж юу вэ гэсэн чинь Wizardly миний хувьд надад ингээд ерөөсөө хүүхэд нас гэж байгаагүй юм шиг санагддаг гэж тэгчээсэн. Яагаад гэвэл хүн хүүхэд байхдаа те хүнээр хайрлуулаад тоглож өсөөд найзуудтай байгаад бүх гоё тэр мэдрэмжүүдийг авах хэрэгтэй байтал Wizardly-ийн хувьд те ерөөсөө тэр хүүхэд насандаа идэх ёстой тэр хайрыг ерөөсөө хүлээж авч хинэгнээс авч үзээгүй. Ээжээсээ чи ийм хайрыг тэгвэл авч ийсэн үү? Ээжийн чи хувьд ямар байсан бэ гэж хэлсэн чинь ээжийнх нь хувьд гэх юм бол эсэргээрээ Wizardly өөрийнхөө ээжийн хувьд багасаа ээж байсан гэж байгаа хгүй юу? Яагаад гэвэл үргэлж дотроо би ээжигээ хамгаалах ёстой гэж боддог байсан бага наснаас хойш. Яагаад гэвэл ээжигээ үнэхээр зовж те зодуулж байгааг харж исэн. Ээж нь яг үнийг хэлэхдээ өөрийгөө ч тэгэж аврах одоо чадалгүй тэр хүний ингээд иргэшээлд орсон байсан гэж байгаа хгүй юу. Тэгээ Wizardly энэ талаараа бас ингээд нэг мэдтгүү байсан ч гэсэн ингээ өөр дээрээ нөгөө ажиллах үйл явцтай явж байгаа штэ. Энэ үедээ яасан бэ гэхээр англиар юу гэж хэлдэг вүлээ нөгөө ховстлын сэтгэл зүйч дээр очисон гэж байгаа хгүй юу. Ийм нөгөө ховстлын сэтгэл зүйч нь яаж ажилдаг вэ гэхээр өөрийг нь ховсдож аваад яг тэр нөгөө нэг траума авсан насан дээр нь очиод тэр үеийн траумаг нь яг ийм зүйл чам траума тогтоосон юм байна. Үүнийг чи явуулах хэрэгтэй гэдгийг одоо харуулдаг гэх юм уу. Тэгэд ийм сэтгэл зүйчдэр очисон чинь тэр үед өөрийнх нь одоо нөгөө бүх тэр нөгөө мэдрэмж нь бууж ирж байгаа хгүй одоо ховстол байгаа штэ. Энэ үед Wizardly одоо ямар үе нь харагдсан бэ гэсэн чинь гівгэн шүн ээж нь ингээд хашгирч ихсэн. Тэгээ ээж рүүгээ очисон чинь одоо өөрийнх нь дурсамж нь үлдсэн байгаа хгүй юу. Ээж рүүгээ очисон чинь аав нь ингээд ээж нь би одоо ээж чинь ална
гээд өөрийг нь одоо чи яг одоо энэ өрөөнөөс гар гэж хэлсэн чи ээж нь бити яваач гэж уйлсан чинь Wizard Liz өөрөө маш жоохон байсан, хэдэн настай байсан гэлээ 5 жилөө 6 настай байсан ч гэсэн хэдий айжсэн ч гэсэн ээжийнхээ хажууд очиод суусан гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг үнийг хэлэхэд аав нь өөрийг нь зодно гээд айж байгаа ч гэсэн би ээжигээ хамгаалах ёстой гэсэн одоо тэр мэдрэмжтэйгээр ээжийнхээ хажууд сууж исэн гэсэн. Тэгээ үүнээс хойш юу нэ амьдралын хувьд яг энэ мэдрэмж нь өөр дээр нь ингээд хадгалагдсан байсан гинэ. Би ягаад энийг ярьсан чи уйлах гэдэг юм бол тэгээд үүнээс хойш би зүгээр л би ээжигээ хамгаалах хэрэгтэй, би гэр бүлээ хамгаалах хэрэгтэй гэсэн тэр одоо үүрэг хариуцлага тэр ачааллыг өөрийнхөө амьдралд тэр чигээрээ аваад явцсан байсан гэсэн үг. Тийм болохоор би дүүгээ хамгаалах хэрэгтэй, хчигээ хамгаалах хэрэгтэй, ээжигээ хамгаалах хэрэгтэй гэл тий аав нь бүгдийн зодгож хичээх үе болгонд тий Wizard Liz өмөрдөг, Wizard Liz урдуур нь орж зодуулдаг, урдуур нь орж цохиулдаг дандаа тийм байсан. Тэгээд энэ ачааллаа хэдий тий энэ траумага том хүн болсон ч гэсэн аваад явж ирсэн. Би ээжигээ хамгаалах хэрэгтэй, би мөнгө олох хэрэгтэй, би ажил хийх хэрэгтэй. Тэгээ би ямар нэгэн байдлаар гэр бүлийнхэндээ туслах хэрэгтэй гэдээ бүр ингээд өөрийгөө хизээч анзаардаггүй, өөрийгөө хайрлана гэж мэдгүй хайрыг хүртэж аваагүй учраас тийм байсан. Тийм болохоор байгаа зү хүн өөрийнхөө энэ энергийн хаалт, өөрийнхөө бага насны хэв маяг энэ бүх зүйл дээрээ ажиллаад өөрийгөө ойлгох гэж хичээх нь маш чухал. Тэгээ Wizard Liz-ийн хувьд гэх юм бол тий азар одоо өөр дээрээ ажиллаж чадсан байгааз тийм болохоор юуг ойлгосон бэ гэхээр чи ч гэсэн чухал юм биш тий хүүе энэ хорвоо ертөнцийн дээр тий би бас чухал үе юм байна. Би хүн болгоны өмнөөс хариуцлага хүлээх шаардлагагүй юм байна. Би аав шигээ, би ээж шигээ ийм үйлдэлийг дахиж хийх шаардлагагүй юм байна. Би хүн болгоныг аврах гэж хичээх шаардлагагүй. Дээрэс нь би маск зүүх шаардлагагүй гэд одоо энэ хичээл болгоныг ингээд нөгөө суралцаад ойлгож эхэлсэн байгаа байхгүй юу? Хүн болгон траума дээр ажиллаж чадахгүй, хүн болгон тий өөрийнхөө энэ энергийн блокийг мэдээд байгаа мөртлөө ажиллах гэж хичээх маш хэцүү байхгүй юу? Хүн болгон анзаардаг ч гэсэн мэддэг ч гэсэн үүн дээр ажиллаж чаддаггүй. Гэтэл Wizard Liz үүн дээрээ ажиллаж чадаад энэ олон жилийн турш ч гэсэн зөндөө олон бичлэгийг үүн дээрээ суйрлаад хийсэн хүмүүс ингээд нөгөө амар хурс яг үнийг хэлэхэд яг хэдэн жил зүгээр л байдаг л зүйлийг ярьсан байхгүй юу. Гэтэл би үүнийг давж туулсан шүү. Ингэж болдсон шүү гэд яг өөрийнхөө хоолоогоор үүнийг хүргэсэн чинь энэ нь зөндөө олон хүмүүсийг эмчилж чадчих байгаа. Тэгээ би энэ талаар бүр ингээд тусдаа бичлэг оруулчвал зүгээр гэж бодож байна. Тэгээ би одоо яг нөгөө сургалтын дээрээ энэ талаар бас нөгөө хүмүүст ороод явж байгаа хгүй юу. Бид нар яг тий даалт ухамсар даалт бодол дээрээ тийм мэдрэмжийг авцсан явж байгаа хэрхэн энэ өөрийнхөө энергийн блок буюу хаалтыг олох вэ, хэрхэн өөрийнхөө даалт ухамсар даалт бодол дээрээ ажиллах вэ гэд. Тэгээд яг үүний хүмүүс зарим нь мэддэг ч гэсэн өөр дээрээ ажиллаж чаддгүй ч гэсэн зарим хүмүүсийн хувьд тий зүгээр бэлэн биш үе гэж бас байдаг. Тэгээд таны хувьд бас өөр дээрээ ажиллахыг хүсээд өөрийнхөө энэ хаалтан дээр ажиллахыг хүсэж байгаа бол миний сургалтын заавал орж ирээрэй. Тэрхээс бас иймэрхүү энерги ажлыг айгүй их хийдэг. Тэгээд тэр үйл явцнаасаа бас хуваалцсан. Нэг удаа тийм нөгөө гүн энергийн ажлыг бүр ингээд өөр газар руу явж хийсэн гинэ, тийм spiritual practice. Энэ үед яасан бэ гэхээр одоо өөрийнхөө тэр хязгааргүй хувилбартай холбогдсон бидний тэ төгс хувилбар сүнс бурхан та өөрийнхөө итгэдгээр ойлгож болно тийм байдаг хгүй юу. Тэгээд тэр хувилбартайгаа холбогдсон чинь тэр хувилбар нь яг тий өөрийнх нь одоо ингээд тархины дээрээс орж ирээд өөрт нь юу гэж хэлсэн бэ гэхээр орж ирээд тэгээ өөрийнх нь гар нь өөрөө ирэхгүй ингээд толгойнхын дээр нь очсон гэсэн. Тэгээд өөрт нь юу гэж хэлсэн бэ гэхээр өөрийнх нь нэрийг хэлээд чи хүртэж байгаагүй хүүхэд насныхаа бүх хайрыг, бүх зүйлийг одоо хүртэх хэрэгтэй, бүх зүйлийг одоо хүртэх эрхтэй гэж одоо хэлсэн гэ тэр зүйлээ хуваалцчихсан. Тэгээд энэ бүр ингээ ярих юм бол үнэхээр сонирхолтой. Тэгээд хүн болгоны хувьд мэдээж ингээд өөрийнх нь тэ энергийн хаалт, блок нь өөр штэ. Одоо жишээлбэл миний хувьд гэх юм бол би ерөөсөө тэ зүгээр хайрыг хүртэх хэрэгтэй, зүгээр тэ
өөрийнхөө байгаа те би зөв зүгээр байхдаа бүх зүйлийг бүтээж чадна, хүртэж чадна гэдэгтээ одоо хүртэл ингээ нөгөө итгэхэд хэцүү байдаг байхгүй юу? Яагаад гэвэл миний багаасаа харж өссөн зүйл, багаасаа итгэж үнэмшсэн зүйл өөр болохоор би одоо те өөр дээрээ зөндөө олон зүйл дээр ажиллаад хэрхэн тэр өөртөө итгэлийг авах вэ? Би бүх зүйлсийг хэрхэн те өөрийгөө одоо тэгэж self sabotaging behavior хийхгүйгээр хүртэж сурах вэ гэд энэ тал дээр ажиллаад явж байгаа. Тэгээ та нар бодоод үзтээ энэ бүр үнэхээр үр дүнтэй байдаг. Тэгээд би өөр дээрээ ажилласнараа дамжуулаад өнөөдрийн та магадгүй миний үзэж байсан тэг зөндөө олон бичлэгүүд бүгд түүн дээр суурилсан одоо гэсэн. Үүн дээр суурлаад би та нарт нэг маш гоё чухал зүйлийн талаар хуваалцъя. Зөндөө олон хүмүүс яадаг вэ гэхээр одоо бидний амьдралтыг өс сандаг хүн ч юм уу, үзий яддаг хүн, эсвэл танд ямар нэгэн муухай зүйлийг хийсэн хүмүүсийг бид нар ингээд дандаа үзий ядчихдаг штеп. Тэгээ дээрээс нь хүн өөрийнхөө ийм нөгөө трама дээр ажиллаад явж байхдаа ихэнх үедээ тэр хүн надад ийм трама өгсөн, тийм трама өгсөн гэд өс санах гад байдаг үе зөндөө байдаг. Гэхдээ үүнийг одоо ингээд би шууд хэлэхэд хэцүү ч гэсэн та утгагүй ойлгож эхлэн бид нар энэ хорвоо ертөнц дээр ирэхдээ өөрсдөө те биднэрт тэр трама өгөх хүн ч юм уу те тэр хүнтэй ингэж ямар нэгэн байдлаар ийм зүйл хийх одоо гэрээг тохиролцсон байдаг байхгүй юу? Wizardly-ийн хувьд те хэдий өөрт нь хэцүү ч гэсэн яагаад одоо энэ дэлхий дээр ийм сүнс болж төрсөн бэ гэхээр өнөөдөр Wizardly-ийн дуу хоолоогоор дамжуулаад хэдэн мянган эмэгтэй хүмүүс, хэдэн сая эмэгтэй хүмүүс те өөрийнхөө энэ хязгаартай бодлыг эвдээд өөрийнхөө амьдралыг өөрчилж байгаа болоо ямар олон хүмүүстэй энэ дуу хоолойг хүргэж байгаа болоо. Тэгэхээр бид нар тодорхой хэмжээний ямар нэгэн зорилгыг энэ хорвоо ертөнц дээр хийхийн тулд өөрсдөө юм нөө хэцүү сорилт трама сонгосон байдаг хгүй юу. Тийм болохоор бас жоохон юутай хандаарай, наацаатай хандаарай. Би одоо иймэрхүү бичлэг хийлээгээд те тэр надад трама өгсөн, энэ надад трама өгсөн гэж шууд бүх зүйлийг буруу шагаад байж болохгүй. Тэгэх юм бол энэ нь тэр хүнд биш, эсэргээрээ таны энерги чинь л тэр өс сонцсон бүх зүйлийг санаад яваад байна гэсэн үг. Тэр бас аюу гой сэтгэл хөдлөсөн мөч гардаг хгүй юу? Энэ нь юу байсан бэ гэхээр Wizardly ийм хэцүү хүүхэд насыг туулчаад ингээд зөндөө олон амьдралд нь трама байсан байгаа шүү дээ. Тэгээд өөрөөс нь энэ хөтлөгч юу гэж асуусан бэ гэхээр хэрвээ чи өөр амьдралыг сонгох боломж байсан бол энэ дэлхий дээр ирэхээс өмнө чиний сүнс өөр амьдралттай аз жаргалтай айлд төрөх ч юм уу, эсвэл трамагүй гоё айлд төрөх ч юм уу, өөр амьдралыг сонгох байсан уу гэж Wizardly-ээс асуусан чи Wizardly үгүй гэж хэлсэн. Хэдий өөрт нь ямар хэцүү одоо байгааг бид нар харж байгаа ч гэсэн үгүй гэж хэлсэн. Яагаад үгүй гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ би өөр сүнс болоод өөр амьдралыг сонгочих юм бол тэр үед одоо ч гэсэн миний ээжийг хэн хамгаалах юм бэ гэж хэлсэн. Ваа, бүр энийг сонсчоод бүр ингээ хамаг миний ус ингээд шар ус босоод арцаага зүгээр ингээ уйлмаар санагдсан. Тэгээд яг үүнтэй адилхан өнөөдөр энэ бичлэгийг зөндөө олон траматай ч юм уу те үнэхээр хэцүү зүйлийг туулсан сүнс сонсч ээж магадгүй. Гэхдээ та энэ амьдралыг сонгосон бөгөөд таны цаана зөндөө олон зорилго та бас яг Wizardly шиг өөрийгөө өөрчилж болно шүү. Тийм болохоор хизээж бити өөртөө итгэл найдвараа алдаарай. Тэгээ энэ бичлэг бараг 2 цаг гарны бичлэг гэхгүй юу. Тэгээ миний хувьд хамгийн чухал хүргэхийг хүсэж байсан зүйл тэгс миний би өөрийнхөө ойлголтоор та нарт ярьж байгаа шүү дээ. Ойлгуулахыг хүссэн зүйл энэ байлаа. Тэгээ хэрвээ та нар хүсэж байх юм бол би part 2-оор арай өөр зүйлийн талаар ярьж болно. Тэгээ өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Тэгээ миний 8 сарын сургаалт айл хэдийн эхэлсэн явж байгаа. Тэгээ хэрвээ та надаар янз бүрийн мастер класс хийхийг хүсээд юм уу дараа сарын миний холистик бүрэн цогц сургалтанд сууя гэж бодож байгаа бол бас доор надаа комент үлдээгээрэй. Тэгээд өнөөдрийн бичлэг таалагдсан бол бүгдээрээ надад зүрх явуулаарай. Би бүр энэ талаар оруулах уу гэж зөндөө олон бодож байгаад оруулсан. Тэгээд баярлалаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Баяртай.